Сайн уу? Хичээлдээ тавтай морил. Хамт хаануу өнөөдрөөс эхлүүлээд бүгдээрээ солонгос хэлний өсгүүдийг бүгдийг нь үзээд солонгосоор уншиж сурцгаая. За эхний хичээл нь болохоор их шиг байгаа. Их шиг. Солонгос хэлний их шиг нь болохоор босоо болон хэвтэй гэсэн хоёр төрөлд хуваагддаг. За энэ болохоор босоо нэ. Босоо гэдэг нь болохоор голдоо яг төв зураастай тийм хөшгүүдийг хэлж байгаа. Одоо энд бүгдээрээ юм босоо юм голдоо юм чулуун зураастайгааг та бүхэн анзаарж байгаах. За дараагийнх нь хэвтэй хөшгөнүүд. Хэвтэй хөшгөнүүд нь болохоор дандаа юм голдоо ганц зураас агаад байгаа. За ийм зурааснуудтай байгаа. За тэгвэл бүгдээрээ бичиглэлийг нь хамтдаа харъя. За босоо хөшгөн тэгвэл ямар бичиглэлтэй юм бэ гэхээр за дээрээсээ доошоо ганц зураас, за тэгээд үнээсээ баруун голдооны ганц зураас. За энэ бол А. За солонгос үсгнүүд болохоор дандаа их шиг гівүүлэгч гэж явагдаад тэр үсэг ерөөсө ганцаараа үеийг бүтээдэг байхын их шиг ерөөсө ганцаараа үеийг бүтээдэг байхын тэгвэл дандаа ууртаа юм дуугүй гівүүлэгчийг жирүүлж орно. Гівүүлэгчтэй дандаа хамт орно. За энэ удаад болохоор хичээл дээр нь дуугүй гівүүлэгч гэж энэ нэг өөрийнхөө зүйлийг дуугүй гівүүлэгч гэж хэлдэг солонгос хэлэнд. Тэгэхээр өөрөөсөө ямар ч авиа гаргадаг учраас ингээ их шигтэй хамт орчхороо зөвхөн их шигийн авиан дуудагддаг. А гэд. А. За тэгвэл бүгдээр ер нь бол цаашдаа яах вэ гэхээр ингээд А маань дангаараа ерөөсөө орохгүй нэ. Урдаа заавал нэг гівүүлэгч авч орох нэ гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй гэсэн үг. А. За тэгвэл я буюу дараагийнх нь юм голдоо төв зураастай ингээ хоёр зураас болохоор я болчдөг. За энэ хоёр зураас болохоор я болчдөг. Ганц зураас ахаараа А байжснаа хоёр зураас болохоор я болчдөг хахад мөн ялгаагүй дуугүй гівүүлэгчээ урдаа авна. Я. Босоо их шигнүүд нь дандаа гівүүлэгч урдаа авдаг байх нь манайхаа. Энэ дуугүй гівүүлэгчийн оронд цаашдаа ямар ч гівүүлэгч орж ирж болно. Гэхдээ дандаа урд нь орж ирдэг. За дараагийнх нь болохоор мөн ялгаагүй юм босоо ганц зураас тэгээд голын зураас нь эсрэг тишээ харна. За ийм болчхороо О болж эхэлдэг. О. За мөн ялгаагүй дуугүй гівүүлэгч урдаа авна. О. А, я, О боллоо тийм үү. За дараагийнх нь мөн ялгаагүй голдоо ганц зураас одоо нөгөө тийшгээ хоёр зураас болж эхэллээ. За хоёр зураас болохоор юу болно гэж бодож байна та нар? Я тийм үү? Я. Энэ дээр я байсан. Я, А, О, я. За мөн ялгаагүй дуугүй гівүүлэгч урдаа авнаа. Я. За дараагийнх нь бол хэвтэй гişгнүүд орж эхэлж байна. За энэ голдоо эхлэний ганц зураас зурнаа. За тэгээд дээшээ нэг юм богино зураас. Энэ болохоор У. За дахиад голдооны зураас дээшээ богино зураас У. За тэгээд дээрээ дуугүй гівүүлэгч аавна. Дээрээ ер нь гівүүлэгч аавна. Хэвтэй гişгүүд маань бүгдээрээ У. Дараагийнх нь за мөн голдоо юм зураас зурснаа дээшээ юм хоёр зураас болоод эхэллээ. Тэгвэл юу гэж бодож байна та нар? Хоёр зураастай хараа юу гэж бодож байна? Юу тийм үү? Юу. Мөн ялгаагүй гівүүлэгчийг дандаа дээр аавна. Юу. За дараагийнх нь голдоо нэг ийм зураас явснаа доошоо нэг ганцхан зураас болж эхэлнэ. Энэ бол У. За тэгвэл дандаа дээр юм ялгаагүй дуугүй гівүүлэгч аваад У. Дараагийнх нь болохоор голдоо нэг зураас тэгээд доошоогоо хоёр зураас. Юу. Тэгэхээр мөн ялгаагүй дээр гівүүлэгч аавна. Юу ахна. За одоо нэг голт нь ингээд нэг ганцхан зураас. Голын ганц зураас. За энэ болохоор юу вэ гэхээр Үй. Буюу яг И бол биш. Үй гэж дуудагдана. Амаа яг хоёр тишээ энэ зураас шигээ болгоод Үй гэж дуудана. Дараагийнх нь босоо И. За босоо И учраас урдаа дуугүй гівүүлэгч аавна. Энэ яг монгол хэлний И-тэй адилхан дуудагдана. И. Дээдлийнх нь болохоор Үй гэж дуудагдах нь ахнаа. За эднэр бол ерөнхийдөө их шиг бахнаа. За тэгвэл энэчнээс ингээд үг бүтээд эхэлнэ. За энийг бүгд уншъя. Босоо ганц И байна тийм үү? Босоо ганц И. Энэ маань И гэсэн үг. Хоёр гэсэн утгатай. Хоёрыг И гэж хэлдэг бахан солонгосоор. И. Дараагийнх нь юу гэж энийг харъя.
тийм үү? У. За солонгосоор у гэдэг нь болохоор 5 гэсэн утгатай. 5. За одоо энэ чэнэс эхлээд 2 үе болоод эхэлж байна. 2 үе. За 2 үе болоод эхлэхээр I буюу хүүхэд болж эхэлж байна. Утга нь хүүхэд I. За энэ дэр мөн ялгаагүй 2 үе байна. У и уй гэхээр өгөрцөө. Дараагийнх нь юу вэ? У и уй су. У юу шүү. У юу. Буруулж байна. У болон юу. У юу су. Дараагийнх нь үнэг. За ингээд үг бүтээд эхэлдэг бахны. За бүгдээ энэ дээр нэг тавьчихъя. А у дараагийнх нь у у и дараагийнх нь ю дараагийнх нь ю. За тэгвэл одоо бүгдээрээ өөр буюу хос ихшгийн талаар үзэж байна. За таних нь болохоор дан ихшиг гэсэн бол одоо бүгд хос ихшиг үзэж чинь шүү. Хос ихшиг. За ингээ ер нь бол ихшгүүд нь дуусч байгаа. За хос ихшиг гэж юу юм бэ гэхээр бичиглэл нь яаж бичигддэг гэхээр за хамгийн ихнийх нь хос ихшигийн бичиглэлийг би бичиж үзүүлье. За ийм нэг хоёр баган шиг зураас голдоо ийм зураас монгол хэлний энэ үсгтэй адилхан. Гэхдээ энэ маань дуудлага нь голдоо нөгөө нэг урдаа нөгөө дууг гэвлэгч авчаад дотроо юу вэ гэхээр битүү дараагийнх нь ийм хоёр баган тавингуудаа голоор нь хоёр зураас зурчиж байгаа. Энэ болохоор хоёр зураастай болохоор л юу нь болоод байна тийм үү? За болоод яа болоод байна тийм. За бас битүү. За ингэсэнд нь дараагийнх нь ингээд задгаа болж эхэлж байна. Ийш ингээ шууд ингээд бичснээ ард нь дахиад нэг юм урт зураас. За энэ маань юу вэ гэхээр бас ялгаагүй гэхдээ задгаа дараагийнх нь юм хоёр зураас. За тэгснэ дахиад араас нэг зураас. За энэ тохиолдолд задгаа тэгэхээр дуудлага нь бол яг адилхан байна. Гэхдээ нөгөө битүү юу задгаа юу гэдгээрээ л өөр ахна тийм үү? Дуудлага нь бол яг ялгаагүй. За дараагийнх нь болохоор у болон А2-ын нийлбэр энэ хос ихшиг. У болон А2-ын нийлбэр. У гэхээр юу болох вэ? Ва. За та дууг гэвлэгч хаана орж ирж байгааг харж байна уу? Уугийн дээр орж ирж байна. Ва. Дараагийнх нь у болон битүү-гийн нийлбэр. У болон битүү-ийн нийлэхээр юу болдог вэ гэхээр вэ. За солонгос хэлээр та хэд тийм үг сонсч байсан уу? Яагаад гэдэг үг сонсч байсан уу? Яагаад гэдэг чинь ингэж бичигддэг байна. Вэ. За дараагийнх нь у болон и-гийн нийлбэр. За у болон и-гийн нийлбэр мөн ялгаагүй вэ гэж дутагдана. Уй. За мөн ялгаагүй вэ. За дараагийнх нь болохоор у болон о-гийн нийлбэр. У болон о-гийн нийлбэр мөн ялгаагүй во гэж дутагдана. Во. Дууг гэвлэгч үгийн дээр байна. Во. Дараагийнх нь у болон гийн нийлбэр. Задгаа шүү за. У болон задгаа нь мөн ялгаагүй в гэж дутагдана. В. Тэгэхээр энэ дээр в аюу их байгааг та нар анзаараарай. Энэ дээр в. В. Дараагийнх нь у болон и-гийн нийлбэр. У и болоод ирэхээр v. Дараагийнх нь хэвтэй и болон босоо и-гийн нийлбэр. Хэвтэй и-гийн дээр гүйгүүлэгч орж ирж байна. Энэ болохоор v. За хэвтэй и-ийн төрүүлж хэлэгдэнэ. V. За одоо энэгээр ямар үг бүтээт юм бэ гэдгийг бүгдээрээ харъя. За эхнийх нь болохоор яаж ийм
задгаа е вэ. Задгаа е чинь е гэж юм тий урдаа дуугүй гэвлэгч авцсан е. Е гэхээр team гэсэн утгатай. Team. Дараагийнх нь уа буюу ва буюу юм хүн гайхах үедээ ва гэж уулаа галтаж байна. Дараагийнх нь у болон э. У эгийн хэлбэр у болон э. У эгийн хэлбэр в буюу яагаад гэсэн утгатай. Дараагийнх нь үе орж эхэлж байна. Уа гэхээр ва. Дараагийнх нь юу вэ? Дээрээ дуугүй гэвлэгч авцсан. Юу шүү дээ. За нийлүүлээд хэлье. ва юу. Ирэх гэсэн утгатай. За дараагийнх нь харъя. У болон игийн хэлбэр. У игийн хэлбэр чи юу гэлээ? У-ийг хэлбэр чинь V гэсэн шүү дээ. Тэгвэл бүгдээрээ V-ийн араас задгаа E орж эхэлж. V буюу юмны дээрийг V гэж хэлдэг. Ширээн дээр V. За дараагийнх нь 3 үе орж эхэлж байна. За нэг хэлээ бүгдээрээ. У-ийг хэлбэр. У-ий ахаараа юу лээ? V болж эхэлдэг юм уу? V. Дараагийнх нь U-ийн хэлбэр. U-ийн во. Вево сүүлийнх нь юу байна те? Вево юу гэхээр цээжлэх гэсэн утгатай. Цээжлэх. За энийг бүгдээрээ дагаад хэлье. Тэгээд ихшгийнх нь хичээл ингээд дуслаа. За дагаа хэлвэл энэ битүү зүгээр тий. Е ва во. Дараагийнх нь уи ви үй дараагийнх нь ва уэ вэ дараагийнх нь ва е дараагийнх нь уэ вэ ва е. За ингээд гişгнүүд нь дуусч байна.